Газрын маргаан гарч Монголын музейнууд хамгаалтын бүсээс хомсдуулж эхэлсэн жишээ үргэлжилж байна. Богдхааны ордон музей бодлоноос алсан биш болдоггүй нөхдүүдийн дараагийн дайралтанд нь Чойжин ламын сүм музей өртөж эхэлжээ. Түүхийг сөхвөл тус музейг 19-р зууны сүүл буюу 20-р зууны их үед 8-р богд Жавцан дам бүтгэгдийн төрсөн дуу Чойжин лам лувсан хайдвын шашны үйл хэрэг зориулсан тухайн үеийн Монголын орчууд бүтээсэн байдаг. 1942 он хүртэл сүм эдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 1962 оноос олон нийтэд нээлттэй болж 2001 онд яг музейн чиглэлээр ашиглагдаж эхэлжээ. Өнөөдөр бол жилдээ 30 гаруй мянган хүмүүсийн нүдийг хүчрлэж Монголын шашны онцлог өнгөрсөн түүхийг гадаадуудад сурталчлан таниулдаг. 6000 гаруй шашны хосгүй үнэтэх өвөдтэй яалтчгүй Монголын шашин түүхийн соёлын үнэт төв гэж тооцогддог байгаа юм. За ингээд Чойжин ламын сүм музей хамгаалтын бүсийг 2001 онд засгийн газрын захирамжаар 2Г гэж тогтоож өгсөн. Гэтэл өнөөдөр талбайныхаа багахан хувийг ойр хавийнхаа иргэн аж ахуйн нэгжүүдэд алдчихсан байна. Дөрвөнч байгууллага музей хамгаалтын бүс рүү халдаж барилга байгууламж барьчихсан. Тиймээс шүүхийн шатанд асуудлуудаа шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа тухай захиргаанаас нь мэдэгдэж байсан юм. Тэгэхээр Монгол улсын түүх соёлын үнэт их өв буюу шашны музейн барилгууд сүүлийн үед иргэн аж ахуйн нэгж албан байгууллагуудтай холбоотойгоор газрын маргаан үүсч энэхүү хамгаалтын газруудаа бусдад алдах иймэрхүү явдал бас нэлээдгүй гарч байна. Саяхан Богдын музей энэхүү асуудлаар бас нэлээд асуудал дагуулсан бол дараагийн ээлжийн энэхүү Чойжин ламын сүм музей нийтдээ 4 компанитай газрын маргаан үүсгээд шүүхийн шатанд хилцэгдэж байна гэсэн тайлбарыг өгч байна. Энэхүү Чойжин ламын музей нь 2Г талбайг хамрах хамгаалтын бүстэй гэтэл одоо нийтдээ 4 аж ахуйн нэгж байгууллага хувь хүн иргэд 4 талаас нь газрыг нь бас тодорхой хэмжээгээр аваад барилга байгууламж барьсан гэсэн иймэрхүү мэдээлэл байгаа. Энэхүү барилга байгууламжууд Чойжин ламын сүм музейг тойроод маш ихээр газрыг нь аваад баригдаад эхлэх нь музейн сан хөмрөг буюу музейн үнэт их өв хөрөнгүүдийг устгаж өгүүрүүлэх бас нэг том шалтгаан болоод байгааг албаны их сурвалжууд мэдээлж байсан юм. Энэ жишээ нь та бүхний сайн мэдж байгаа харж байгаа Чойжин ламын сүм музейн хамгаалтын бүсийн баруун урд хэсэгт байрлах улаан тоосхон байшин байдаг. Манай Ямпаа алганы уртлын хэсгийн талбайд байрладаг байгаа. Энд жишээ нь иргэн баяр сайхны өмчлөлтөө улаан тоосхон хувийн сууц байдаг. Энэ сууцнд манай музейн хамгаалтын бүсэд нийт 0.136 га талбайд ингээд байж байгаа. Тэгээд энэ дээр бид нар бас бүх энэ хамгаалтын бүсэд орсон байгууллагуудтайгаа шүүхийн маргаантай явж байна. Тэгээд ер нь бол хамгийн сүүлийн шатны шүүхээр бол Чойжин ламын сүм музейн талд нэхэмжлэлийг жишээ шийдчихэд байна. Дараагийнх нь болохоор Армонгол Travel гэдэг компани байдаг. Армонгол Travel Чойжин ламын сүм музейн хамгаалтын бүсийн баруун хойдлын хэсгийн талбайд нийтдээ 227 м² талбайд төрж барилга байгууламж барьсан ийм асуудал байдаг. Мөн шүүхийн шийдвэрээр хамгийн сүүлийн байдлаар Чойжин ламын сүм музейн талд нэхэмжлэлийг шүүхийн шийдвэр шийдчихэд нэхэмжлэлийг Чойжин ламын сүм музейн талд шийдчихэд байна. Дараагийнх нь асуудал нь юу вэ гэхээр хуучин City Center гэж байсан. Даунтаун гэж барилга байна. Та бүхэн харж байгаа хажууд музейн зүүн хойд хэсгийн талбайд 10 хэдэн давхар барилга байж байна. Энэ нь болохоор манай хамгаалтын бүсэд болохоор нийтдээ 199 м², бараг 200 м² талбай түрээд ороод ирсэн байна. Музейн хамгаалтын бүсэд энэ хэмжээгээр төрж орж ирсэн барилга байгууламж барилгаа томруулж ийн гэд хамгаалтын бүсэд мань төрж орж ирээд иймэрхүү янзтай барилга нь баригдчихад байна. Бид нар энэ барилга баригдахаас эхлээд л өмнө энэ хамгаалтын бүсэд барилга байгууламж бариад байна. Энэ болохгүй боломжгүй Чойжин ламын сүм музейн эрх ашиг зөрчигдөд байна гэд маш их олон шатны шүүхэд холбогдох эрх үхий дээр байгууллагуудад маш олон удаа хандаж явсан боловч барилга нь баригдаад өнөөдрийн байдлаар ашиглалтанд орсон үйл ажиллагаагаа явуулаад байж байна. Энэ нь болохоор музейн аюулгүй байдал хадгалт хамгаалтын тал дээр маш их эрсдлийг үүсгэж байгаа. Ер нь бол Чойжин ламын сүм музейн хамгаалтын бүсэд нэвтэрч орж ирснээр түүх соёлын өвийг устгах, сүйтгэх ийм эрсдэл тулгарчаад байгаа юм. Дараагийнх нь болохоор нэг байгууллага нь юу гэхээр Чон хувьцаат компани байна. Чон хувьцаат компани Чойжин ламын сүм музейн 2007 онд байсан удирдлагатай Чойжин ламын сүм музейн удирдлагатай 2007 онд байгуулсан гэрээ байгуулсан гэх үндслээр өнөөдрийг хүртэл музейн хамгаалтын бүсийн хамгийн хойдлын хэсгийн арын хэсэг дээр автомашины зогсоолын зорилтоор ашиглаад ингэж байж байна.
Дөрөв улирлын турш түүл ажиллагаа явуулж Монголоор сурталчилж байгаа музей дөрвөн талаас нь барилгачхад эхэлчихсэн. 200-га 800-га гэсээр баг багаар хэмэлсээр байгаа бололтой юм. Шүүхийн шийдвэр Чойжин ламын музейн талд гарсан байдаг ч баригдсан барилганд бүр засвар игээд өргөцсөн байдаг. Анхнаас нь хуульбс үйлдэлтэй тэмцээд том толгойтой компаниудын даварлыг дийлдэггүй юм гинэ. За ингээд тойроод барилгах явсан музей үнэтэй ууд устж өгөрөх эрсдэлтэй болчихсон. Цэвдэгтэй бүсэд баригдсан хийдүүд усаагаар нэвтрэхгүй байсаар нуурж унах эрсдэлтэй. 7.5 маалын газар хөдлөлтийг даахгүй гэх дүгнэлт гарсан гэд хамгаалтын бүсэд халдаж эхэлсэн нь ноцтой аюул учруулж байгааг анхааруулсан. Зүгээр нэг газраа алдаж байгаа бус өнгөрсөн үеийн үнэтэй хөв устж өгөрөх эрсдэлтэй байгааг онцгойлон сануулж байгаа юм. Мэдээг амар өсгөлөө.